За сайн байна уу. Өнөөдөр Дорнод аймгийн мэрэгжил сургалтын төв дээр хичээлээ. Шиг татах захирал. Та өөрийгөө товч танилцуулах уу? За би Дорнод аймгийн мэрэгжлийн сургуулийн төлөвлөлийн захирал Хишиг Дөхт гэж хүн байна. Тус сургуулийн захирлаар томилогдоод 2-3 жил орчим ажиллаж байна. Хишиг татах захирал бол ер нь Дорнодын хүн тэгээ дээрээс нь аймагта иргэдийн хурлын дарга байсан. Тэгээд ер нь захиргааны нэгэн олон ажил хийсэн баг шүү дээ. Тийм ээ. Төрийн тий. Тэгээд төрийн ажил хийж байгаад мэдээж хааны алуу халаад тэгээд гэсэн баг. Тэгээд бусад сургууль руу ирээ гэдэг нь одоо гол нь юу вэ? Ер нь юу шүү дээ. Одоо тэгээд хүн бүх насаараа гэдэг юм уу насан туршдаа төрийн ажил хийж бол байхгүй. Төрийн ажил бол хаана алах болоод эзний алба bijдэг сая таны хэлдэг шиг төрийн алба бол бас цаг хугацаатай томилгоотой ажил шүү дээ. Тухайн цаг үедээ хийдэг. Тэгээд энэс одоо хүн насан туршдаа төрийн ажил, насан туршдаа одоо төрийн ажил хийх гэж бас байхгүй л дээ. Тэгэхээр би ч угаасаа яг энэ салбарын энэ сургууль байхгүй юу. Тэгээ анх 92 онд энэ сургуульд одоо дөнгөж одоо 21 настай залуу их сургуулиуд төгсөөд энэ сургуульд багшаар ирээд багш байсан хүн. Та юу зааж байсан? Би одоо сантехникийн инженер багш, сантехникийн багш байсан. Сантехникийн хичээл, сантехникийн анги тавьсан 8 жил одоо багшилсан. Тийм Монгол улсын мэрэгжлийн шилдэг багш гэдэг одоо өргөмжлөл шагналыг хоёрд бас Дорнод аймагт анхудаага тийм шагнал бий болоод тиймэрхүү юм бас социализмын үеийн нэлээд сайн өгдөг байж тий. Тий 2000 онд тэгж улсын уралдаанд ороод 2000 онд мэрэгжлийн боловсролын салбарын улсын уралдаанд болоод социализмын дээгүүр явдаг байж байгаа тасарсан байж гад тэгээ тэр уралдаанд би шавтайгаа хоёулаа оролцоо тэгээд тэр мэрэгжлийн шилдэг багш гэдэг одоо өргөмжлөл шагнал авч ирсэн. 8 жил ажилласан гэхлээр ер нь тэгээд урт ажилласан шүү хүмүүс надад мэддэг байх. Яг үүсээ төрийн таны сая асуудаг шиг ингээд нэг төрийн байгууллагын хүн одоо юу гэдэг грант хийсэн гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ сургуулийн 8 жил багшлсан хүн. Дараа нь бас дундуур нь одоо 2015 онд энэ сургуулийн захирлаар бас 1 жил бас эндрээд ажилласан хүн. Тэр би энэ сургуульд 3 дахь удаага ирж байгаа байхгүй юу? Багшаар байж байгаа, захирал байгаа. Сая тэгээд 2 дахь удаага захирлаа. Энэ сургуульд бол 3 дахь удаа ирж байгаа. Ер нь бас анх ирж ирсэн тэгээд сүүлийн ирснээс ер нь яг хамгийн сүүлд ирэхэд юу нөөцлөгдсөн бэ? Үгүй одоо орчин нөхцөл Адыглал орчин нөхцөл маш өөр болсон шүү дээ. Манайх чинь одоо энэ та орж ихтэй харсан байгаа манай хойд талын хуучин 3 дахь байшин сургуулийн зориулттай биш шүү дээ. Сургуулийн зориулттай биш бүр хуучны тусдах аж ахуйн аргаар барьсан одоо маш одоо тэр барилгын чанар нь ч гэсэн нэг тийм ихээхэн одоо муухан барилгатай байсан надыг бол анх удаа энэ сургуульд ажилладаг байхад тэгээд одоо энэ одоо сургуулийн байранда 2018 онд орсон байсан надад ирэхэд тэгэхээр одоо сургуулийн 3 давхар жижигхэн байранд байж байгаа 6 давхар одоо орчин үеийн тогтчлолтой тоног төхөөрөм сайтай одоо байранд орсон байна. Энэ эсэлт нь нөлөөлж гин үү? Эсэлт нөлөөлдөггүй яг одоо чинь хамгийн чухал зүйл шүү дээ. Одоо ямар ч хүн орчин нөхцөл хардаг болсон тэгээд нөлөөлж байгаа. За ийм юу басан байна. 2 дугаар сургуулийн хөтөлбөр одоо сургуулийн одоо хөтөлбөрүүд өөрчлөгдсөн байна. Чадамжтай суурилсан сургуулийн хөтөлбөр гэдэг юмд орсон байна. Хуучин одоо зүгээр л одоо шууд мэрэгжлийн сургуулийн хөтөлбөрийг явуулдаг гэснээр энэ нэр нь өөрчлөгдсөн юм шиг боловч бүр тэр доторх агуулга тэгээд хичээл заах арга илүү практик руу гооч. Илүү одоо практик тал руу гэсээд өөрөөр илүү шинжлэх ухаанч болсон юм бол надад гэж бодсон. Өмнө нь бол хуучин бол ер нь бол цэвэр бараг практик талтай сургадаг байсан шүү. Одоо ингээд чадамжтай суурилсан сургуулийн хөтөлбөр гэдэг нь нэлээд шинжлэх ухаанч тал руугаа чиглээд одоо зарим талдаа их хүндрэлтэй юм шиг зарим талдаа бол одоо их тийм юу юм шиг тэгээд болсон байна. Юу за багш нарын бичиг цаасны ажил одоо бас их нэмэгдсэн байдаг юм байна. Өөрөө бас энэ сургууль багш байсан хүн харьцангуй л гайгүй байсан. Тэгээд одоо ингээд одоо надад төрд ажиллах багш нарын бичиг цаасыг бууруулна, багасгах гал гэж яриад байдаг байсан. Тэгээд энд ирсэн чинь багш нарын бичиг цаас бол одоо бүр улам их болсон байна. Энэ компьютер онлайн одоо интернет суйрлаад хөгжсөн маань сайн биш бараг илүү саар болж хөрсөн байна гэж одоо би бол харж байгаа. Хуучин бол одоо ингээд нөгөө интернет байхгүй шуудангаар холбогддог албан бичгээр ажилтдаг болохоор нөгөө дээд тамгын газрын үйлдвэрийн дээд шатны байгууллагатай харилцах нь удаан байсан байхгүй юу? Одоо нөгөө интернет дээр холбогдсон учраас өдөр тутамдаа л яамны мэрэгчд өдөр тутамдаа нэг агентгийн мэрэгчд нөгөө интернет мэйлээр чатаар одоо харин үн цэнэгүй болох юм шүү. Орж ирээд тэгэл одоо нэг авцсан судалгаагаа
байн нэхэд ерөөсөө ингээд ерөөсөө тийм жоо ажиллах хүнд байгаа шүү. Тэр талаараа тийм яг тэр одоо захимд шилжсэн бол илүү ачаал үүсгэсэн байна. Хуучин бол одоо багш нар зөвхөн цаасан журналаа бүгдөө цаасаа тайлга яадаг бол одоо захим журнал гэдэг юмыг давхар бүгсэн байна ч гэдэг юм уу. Бүх үр дүн одоо үр дүн нь одоо яг одоо мэдээллийн орчин сайжирч байгаа учраас мэдээлүүд маань нэг одоо болж нэгтгэгдчихэл байгаа байх. Гэхдээ мэдээлэл их олон газар салгаж авч байна. Давхард авч байна. Жишээлбэл одоо ингээд та нэг яамны мэрэгчлэн байгаад нэг мэдээлэл авцсан байхад дараа нь нөгөө нэг мэрэгчлэн нөгөө хүнээс авахгүй дахиад энийг явуулгүй танад явуулгүй над руу явуулчих гал ингээд байн байна. Тэгээд үдээгээд мэдээллийн урсгал бол маш их болсон байна. Мэдээллийн урсгал авах хөх. Эерэг талын эерэг болоод байна. За сөргөж байгаа юм. Эерэг нь бол одоо мэдээж орчин үеийн технологи ашиглаж сургууль явуулах боломжтой. Багш самбар шохойноос хөндөрөх боломжтой болсон байна. За би 92-оос 2000 оны багш тэр үед тэр үед интернет чиг хаана байлаа, компьютер ч хаана байлаа. Ватам дээр зураг зураал хичээлээ заадаг биш үзүүлэн гэж бэлддэг. Ватам дээр зураг зурж үзүүлэн бэлддэг. Самбар дээр одоо технологи юмнуудаа одоо шугам тавьж гал зурдаг. Шохойноос салдаггүй л байлаа шүү дээ. Одоо бол нөгөө багш одоо бүх сүүлийн бичлэг бүх сүүлийн ололт амжилтуудыг сүүлийн технологиудыг интернетээс татаад л шууд одоо хүүхдэд бичлэгээр үзүүлж байна. Одоо PPT презентацнээ бэлдчихв. Заавал багш одоо самбар дээр шохоогоор бичээд байх шаардлагагүй болсон байна. Бүх анги дэлгэцтэй, бүх анги одоо проектор дэлгэц ашиглаж байна. За бичил ухаалаг дэлгэцүүд ашиглаж байна. Тэгээд нөгөө тэр талаараа бол багш ажил хөнгөрсөн байна. Багш нөгөө хичээлдээ бэлдэх, хичээл заахт бол тэр одоо хууч 90-ад онд бол ямар юмны бичлэг үзүүлэх үү? Видео представ гэж юм нэг айлд нэлээд боломжтой айлууд л байхаас хүн амтнд байгаагүй байх. Одоо бол тэгэл дуртай бичлэг үзүүлж дуртай одоо бус сургуулиудын туршлагыг судалж байна. Бус сургуулиудын улсын аль шилдэг гэсэн багш нарын одоо заасан хичээлийг интернетээс татаад үзүүлдэг энэ төр болсон шүү дээ. Багш нар хичээлээ интернетэд байршуулдаг болсон. Тэр өөрөө хичээл заагасаад нэр интернетэд байршуулсан тэр багшийн хичээлийг үзүүлж болж байна. Интернет захим өвчснээ ач холбогдол бол өгүүлшгүй хэлтэй. Хажууд нь байгаа тэр жижиг сөрөг зүйлүүдийг одоо нөгөө төрийн албаны хүн суртал дээр л ашиглагдаад байгаа болохоос зүгээр боловсролын салбарыг одоо сургалт явуулахад арга амар хялбар болгох, хичээл заахад амар хялбар болгоход ашиглахад бол үнэхээр амар болсон. Би болохоор үндэсний их сургууль гэдэг би сая хичээл захиралтай ярьж байна л да. Үндэсний их сургууль манайх одоо би эсэлтээр ирчээд ер нь дорнотын хэмжээтэй манайх бас хоёр сургууль учраас эсэлт болж чухал. Хувийн улсын жилдэг одоо эсэлт гэдэг чинь жилийн ажлын л одоо үр дүн штэ баг. Тэгээ эсэлтээр ирчээд байна. Тэгээд яг эмсүүдтэй манайх бас нэгэн харилцаатай Японы хэлний сургалт энэ төр хийж байгаа учраас цаашдаа ч бас хамтарч ажил хийгээд тэгээ би цааш танд хэлжсэн манай сургуультай гэрээ байгуулвал ер нь хамтын ажиллагааны гэрээ байгуулвал оруулъя гэж бодож байгаа заалт юу вэ? Хотынхонтой та ер нь гэрээ байгуулж байна уу? Байгуулж байгаа бол бид тэр ер нь бол гадаадд их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд Монголын үндэсний сургууль болон ихтэй сургуулиудтай гэрээ байгуулахад гол оруулах заалтууд бол одоо манай сургуулийг төгссөн сурвалжчдыг одоо элсэн сурвалцахад одоо нөгөө зарим кредитүүд манай энэ заасан зарим кредитүүдийг их сургуулиудад зөвшөөрөх. За нөгөө нэгдүгээр курсыг нь одоо зарим хичээлийг одоо үсэхгүй байх энд үснийг шууд тооцох. Одоо ийм юм дээр л их тохируулах зүгээр байдаг. Тэгээд бас боловсролын хувьд бас энэ талаар орохоор бас яригдсан юм байлээ. Энд одоо үзэж манай одоо яг манай сургуулийг төгсөөд очиж байгаа хүүхэд ерөнхий улсын сургууль 12 дугаар ангид төгсөөд очиж байгааг төрөл болно шал өөр штэ. Манай сургууль 3 жил яг мэрэгжлийн хичээд одоо манай одоо IT-ийн чиглэлээр сурах гэж бол манай сургууль 3 жил одоо компьютер операторын чиглэлээр бэлтгэхэд компьютер мэдчил очиж штэ. Тэгэхээр зарим нэг тодорхой хичээлүүдэнд одоо кредит тооцдог байх. За ингээд одоо шууд элсэн суралцах ямар боломж байна уу те. Эдгээр иймнүүд дээр ингээд хамтарч ажиллах байж болж байна. За мөн одоо ингээд багш туршлагажуулах те. Бүр бас гол тэр би те хүүхдүүдэд дэвшин суралцуулах бол бас нэг асуудал. Дээр нөгөө бүх хүүхд танад элсэн суралцах чадахгүй шүү дээ. Гэтэл нийт хүүхдүүдэд хүртээмжтэй явахын тулд манай багш чадваржул хүүхдэд өргөж сайжирна. Тэгэхээр мэдээж одоо танах үндэсний сургуулийн төвшөнд манай багш нарыг чадварч суулгах те. Манай багш нар танай дээр очиж богино хугацааны сургалтанд хамрагдах. Танайхаас тодорхой одоо та энэний хэрэгтэй. Манай багш нарт одоо ингээд тодорхой бүр ингээд чиглэлээр одоо багшийн хөгжилтэй лекцүүлээд ингээд сургалт явуулах. Энэ чиглэлээр хамтарч ажилладаг байвал их сайн.
За би болохоор сургуулийн захирал шиг ярьчлаа. Гэхдээ яа үндэсний их сургууль гэсэн бас сургуулиудтай гэрээ байгуулж байгаа ийм зүйл политехник коллеж гэдэг. Би яг агуулгын гадаад харилцааны хүн биш учраас агуулгын сайн мэддэг байна. Тэгэхээр одоо нэгэнт таачаа сая хэлээ интернет энтергээд онлайн чуулганч байна. Тэгэхээр хил хязгааргүй. Таны гадаад харилцаа ямар шиг вэ? Манай гадаад харилцаа дэжгүй шүү дээ. Бид одоо Орос улбаны Бород улсын 4 сургуультай хамт ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгээ яг тэрийг өргөжлүүлээд одоо яг нөгөө гэрээ байгуулснаас биш одоо ингээд агсын төвшөнд тэрийг яг ажил хэрэгэ болгож одоо харах нь хэмжээгүй байна. Одоо энэ 10 сард бид нар бас очих хэвээр.